8 цаг нүүртүүдээ иргэний ёс зүйн боловсролын ээлжид чинь хичээл эхэлж байна. Өнөөдөр бид бүхэн бусдын уушаа шүүмжлэл сэтгэлээр унахгүйг хичээе гэсэн сэдвээр хичээлээ үзнэ. Хичээлийн зорилго бусдын шүүмжлэлийн мөн чанар болон утгыг сайтар ухаарч өөртөө хүсэлт болгон хүлээж авахд суралцнаа. Бүх үгийг эсрэг тесрэг утга илэрхийлдгээр нь 5 зүйлд хувааж болно. Зохистой болон зохисгүй, бодит байдалд нийцэх ба үл нийцэх, зөөлөн болон хатуу, ашигтай ба хортой, хайрлаж хэлэх болон үзэн ядаж хэлэх үгс. За хүүхдүүд та бүхэнд хандаж эдгээр үгийн алийг нь ч хэлсэн сэтгэлийн тэнцвэрээ хадгалж бүдүүлэг үг үл хэрэглэж уур уцаар үзэн ядах сэтгэлийг цээрлэх хэрэгтэй. Та бүхэн шүүмжлэлийг юу гэж тодорхойлох вэ? Чиний бодлоор шүүмжлэл гэж юу вэ? Шүүмжлэл бидэнд ямар ач тустай байж болох талаар дараах загварын дагуу дэвтэртээ цэгийн оронд бөхөөдөгчээрэй. Хэсэг тус бүрийг уншаад асуултад хариулаарай. Шүүмжлэл гэж юу вэ? Чи шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ? Бусдын шүүмжлэл нь тухайн хүний алдаа дутагдлыг засаж сайжруулах зорилготой байдаг тул сайн сонсох хэрэгтэй. Өөрийн бодсноор зүтгэж эс хүлээж авах нь буруу сэтгэл үүсгэж түүнээсээ буруу шийдвэр гаргахад хүрнэ. Ийм байдлыг дахин давтвал алдаа улам дамжрах гэмтэй. Чамайг хүн муу хэлхийг сонсож байсан уу? Чи яаж хүлээж авдаг вэ? Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх үсийг харж өөлмүүлэх муухай. Хүн муу хэлхийн төлөө төрчихсөн мэт амаа билүүдэн ам нэвэл бусдыг муулах дуртай болчихсон хүнд хинч дуртай биш. Түүнээс зай барин дүлдэг. Үг муутын үйл хазаана. Бусдыг муулдаг хүн өөрөө өөдгөө байдаг. Нэгээр бурхан багштай уулзжээ. Тэр буддаагийн зам үрийг буруутгаж буруугаар чичлэн зөвхөв. Буддаа чимээгүй хөлцөв. Тэгээд түүний муушаал зогсоход буддаа түүнээс ингэж асуулаа. Найздаа та бэлэг өглөө. Авахгүй бол бэлэг танд өөрт чинь үлдэнэ, тийм үү? Гэхэд тэрээр тийм гэв. Буддаа хэлв. Та сая надад муу үгийн бэлэг өглөө. Даанч би түүнийг хүлээж авсангүй. Муу үг, муу үеийн үр дагавар нь хүлээж авахгүй бол өөрт нь эргээд очдог юм. Биеийг дагах сүүдэр адил, авийг давтах цорой мэт өөрт нь буцаж очдог. Тийм учраас муу үг, муу үйлээс сэрэмжилж яваарай гэж тэрээрт бурхан багш захиж хэлсэн гэдэг билээ. За дараах 3 асуултанд дэвтэртээ хариулж чирээ. Муу хэлхийг хүлээж авах авахгүй нь хинээс шалтгаалж байна вэ? Муу хэлэхэд сэтгэлээ зовоохгүй байх нь хинээс хамаарч байна вэ? Муу хэлж байгаа хүнд гомдож дургуутснаар хэн зовох вэ?
Тэнгэрт тулдал магтлаач тэсвэртээ сонсож дотроо баярл. Газар доогуур ортол мууллаач хүлээцтэй сонсож үлдсэн твч. Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Хичээлдээ анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.